За сайн байцгаана та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. За e-commerce хичээлийнхаа ээлж дугаарыг хүргэж байна. За өнөөдөр бид нэр гайхалтай артуудыг одоо энэ Midjourney дээр бүтээх талаар ярилцгаа. За өмнөх одоо янз бүрийн хүмүүсийн гой зургнууд байдаг шүү дээ, тийм ээ. Тэр зургнуудыг ашиглаад яг тэрнтэй төстэй тэрний стайлаар нь тийм ээ гой зургнуудыг гаргаж авч одоо болох нэ гэдэг эндээс үзэх нь. За гайхалтай зургуудыг ашиглаад бид Midjourney дээр хүссэн зураг гаргаж авахыг энэ хичээлээр үзнэ. За эхлээд гайхалтай зураг бүхий сайтуудыг олох хэрэгтэй. Тэгээ үүний нэг нь бол Midjourney өөрөө байгаа. За зураг одоо community feed дээрээс хайн. За community feed гэдэг маань одоо энэ Midjourney дотор дандаа ингээд зургнууд гарч авч байгаа энэ хүмүүс байгаа хгүй. Тэр хүмүүсийн бүтээлүүдийг харж агаад тэгээд өөртөө таалагдсаныг яхана тэрнтэй төстэй зургнуудыг та өөрөө хийнэ гэсэн үг байна тийм ээ. За жишээ нь одоо энэ нэг трен явж байна тийм ээ. Нэг одоо энэ бол маш олон детальтай юм зураг байгаа аахгүй. За тэгээ энэ зурагны нөө тайлбар нугасаа айгу урт юм бэлээ. Amazing, Ancient, Exotic, Asian, Epic, Island, World, Tomorrowland энэ гэл ингээл тэ одоо нэг тийм айгу урт юм тодорхойлолтоор одоо энэ зураг гарч ирсэн байгаа аахгүй. Тэгэхээр энэ зургийг жишээ олгоод тийм ээ өөрхөн хүссэн зургийг бас гаргаж болох нь тийм ээ. За энэ бол одоо маш олон детальтай байна. За тэгээд эндээс та хүсэлтэд хэрхэн өс таны зураг одоо маш их хамаарна гэдэг чинь тийм ээ. За дээрх хүсэлтээс эхний хэсгийг аваад ингээд Amazing, Ancient эдэргээ тийм эхний парк, theme парк хүртэл тийм ээ. Tomorrow Theme in the Mountains гэдэг тийм ээ. Эхний тэр хэсгийг аваад тэгээд ингээд зураг бүтээж үтсэн чи яг энэ зураг гарч ирж байгаа байхгүй. За тэгээд зураг маань ихэнх өөр байгаа та ингээ харж байгаа. Тэ учир нь ихэнх хүсэлтийг бид нар энэ чинь оруулаагүй учраас энэ хоёр ингэж өөр гарч байна гэсэн үг байна тийм ээ. За энэ нь болохоор зөвхөн л одоо уулан дотор байгаа тийм ээ маргаашийн одоо Tomorrowland гэдэг нь юу гэж орчуулах юм тийм маргаашийн ертөнц гэх юм уу гэх юм. За тэрийг одоо Азийн дээр үеийн exotic югтай энэ төр гэл одоо янз янзын тийм юмнууд оруулаад ингээ яасан ч нэг юм гарч ирж байгаа байхгүй. За өшөө бас энэ нөгөө нэг Японы энэ стайл шүү дээ. Одоо энэ хүүхнүүд байдаг ч Японы нэг юм стайл. Энийг болохоор e-style portrait гэж нэрлэдэг юм байна л да. Гишэгийн одоо e-style гэдэг энэ мэргэжлийн үг хэлийг энэ артуудын юмнууд ашиг байна тийм ээ. За энийг ашиглаад бид нар нөгөө нэг юу яасан байна? Энэ нохоондоо энэ яг энэ Японы энэ стайлаар энэ нохоо зургийг гаргаач гэгээд e-style portrait of corgi гэдэг картун гэдэг ингээ яасан чинь ийм зураг гаргаж өгч байгаа байхгүй. Тэгэхээр яг Японы e-style гэдэг нь болохоор нэг ийм цэцэг мэцэгтэй ийм кимонотой стилийг хэлдэг юм байна гэж би ойлгож байна. За e-style нь бас юу юм бэ шүү? Ikeo e-style portrait юм бэ шүү. Бас өөр байгааз тийм ээ. За өшөө хайл дээрээ бас нэг corgi cartoon гэж хайгаад үзэх юм бол нэг юм corgi-гийн одоо энэ cartoon гэдэг чинь одоо тийм ээ Google-тэй кино шиг ийм зургнууд байдаг шүү дээ. Тэгээ ийм зургнууд гарч ирж байна гэж байгаа байхгүй. За энийг бид нар стикер дээр нөгөө ингээд стикер гэдэг наадаг юм байдаг шүү дээ. Тийм юм дээр оруулах гэдэг corgi sticker flat vector art style гэх vector art гэдэг юм билүү дээ бодвол тэгээд үзсэн чинь нэг иймэрхүү юм гаргаж өгч байгаа байхгүй. Тэгээд стикер зориулаад хөөрхөн зургнуудыг бас энэчнээс гаргаж болж байна. Тэгээд тань зурнаас хэрхэн санаагаа гаргаж болохыг энэчнээс харсан байхаа гэдэг чинь тийм ээ. За хайл дээр Corgi cartoon гэдээ хайгаад үзэхээр зургийг сонгоод үзье. За character by Cory Loftis гэнэ. За энэ тийм ээ энэ стайлаар тэгээд энэ зургийг гаргаж авч байгаа шиг байна тийм ээ. За тэгэхээр бүгдээр бас өшөө энэ юу гэлөө Mid Library IO гэсэн юм сайт байт юм ээ. За энэ дэр бол маш олон уран бүтээлчдийн зургнууд байдаг, стайл нэртэй зургнууд байдаг. Одоо энэ чинь харагдж байгаа байхгүй. За энэ стайлуудаар бас яхна зураг бүтээж удаа. За энэ хин нэгний энэ стайлыг ингээд завч хамаагүй ашиглаж болох юм уу, болохгүй мө гэдээ бас ерөнхийдөө энэ асуудал жоохон маргаантай л байгаа юм байна л да. Тэгээ яар нь бол яг энэ стайлаар зураг гаргаж авахд бол болохгүй гэсэн юм одоохондоо бол байхгүй байгаа юм байна. Тэгэхээр яг нь та энийг ашиглаж болно гэсэн үг байна. За одоо тэгэхээр энэ дээр нөгөө нэг corgi гэдэг нохоогоо тийм ээ стикер за тэгээ vector art style white цагаан юутай гэдгсэн чинь тэр нохоо гарч ирсэн байж. За өшөө бас ингээд энэ mid library дотор ингээд хайлт хийгээд үзэхээр маш олон уран бүтээлчдийн ингээд зохиолууд зургнууд байдаг. Жишээ нь одоо энэ Akira Toriyama гэдэг нь болохоор энэ Японы уран бүтээлч юм байна. Тэгээ Dragon Ball гэдэг нэг аяг олон цуврал байдаг шүү дээ тийм ээ. Тэрний зургнуудыг ингээд зурсан энэ хүн байгаа байхгүй. За энэ стайлаар хийж болж байна. Шин Elsa Beskow гэдэг энэ орших юм шиг байна те. Elsa гэл нэг хүүхдийн юу байдаг шүү дээ. Тэр
стайлаар бас яхна би төсөл төгтөө тэр Элсагийн стайлаар гэдэг ингээд жишээ нь одоо юу ячиж байгаа байхгүй. За энэ Элса Беско нь болохоор public domain болсон байхаа гэдэг чинь public domain гэдэг нь болохоор нөгөө юуны copyright-ийн хугацаа дууссан учраас бидний нэг бүр ашиглахад асуудалгүй гэж байгаа байхгүй. За одоо тэгээд энэ нөгөө Corgi нохоогоо стикер гэчээ заяа. За тэгээд flat хавтгаад character Элса Бесковын характерууд тематик цагаан юутай гэдгсэн чинь одоо энэ орсын их болохоор юм алгаа залгаа өмсөн векторын стилтэй тийм ээ иймэрхүү гаргаж өгч байгаа байхгүй. Тэгэхээр эндээс бид маш олон өөр зургуудыг гаргаж болохыг харж байна тийм ээ. Тэгээд тодорхой стайлаар зураг хайж байгаа бол энэ аргыг бас танд таалагдана хаа гэж бодож байна. За өшөө цэцэгний түүх рүү ингээд ороод үзэх юм бол бас ингээд цэцгийг одоо хүмүүс аягүй гоё цэцэгнүүд зурдаг хүмүүс шүү дээ тийм ээ. За энэ стайлаар бас цэцэгнүүдийг гаргаж өгдөг байх нь тийм ээ. Энэ стайлаар гэлч чинь одоо энэ Ambitious Boss Chia Heart ч гэнэ за уншиж чадахгүй маань. За энэ хүнээс энэ цэцэг зурсан стайлаар тийм ээ sunflower зуршуулсан чинь нэг би бас зурулж үзсэн одоо харуулна. Энэ ийм зураг гаргаж өгч байгаа байхгүй. За өшөө бас картун гэж хайх юм бол ингээд янз бүрийн нэг Google-ийн каноны баатрууд байгаа шүү дээ тийм ээ. Тэрнийхний стайлаар бас яг нэг зургуудаа гаргаж авч болох юм байна. За шөө бас дараагийн сайт болохоор Prompt Hero гэсэн байгаа юм байна. За энэ нь болохоор дандаа энэ Midjourney-оос гаргасан юмнууд зургуудыг тэнд тавьдгийн болов гэж би ойлголоо. За тэгээд энэ яг free account нээж болдгийм байна. За бүртгүүлж ороод ингээд Midjourney гэдээ дарж ороод тэгээд хайлт дээр нь Japanese pattern гэ хайлт хийгээд үзэхээр ингээд маш олон Японы юмнуудыг гарч ирж байгаа байхгүй юу. За тэгээ энэчнээс энэ нөгөө далайг түрүүний далай давлгаа зураад тест Японы стайлаар тэгэхээр энийг сонгож үзсэн чинь яг ингэж бичсэн байгаа байхгүй seamless pattern of surreal traditional Japanese textile гэдэг ийм урт юм бичсэн. Тэгээ тэгжээж энэ зургийг гаргаж авсан байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яг энэний дуурайлгаад бас яг энэ дээр бол маш олон түлхүүр өгнүүд байгаа шүү дээ тийм ээ. Энэ түлхүүр өгнүүдийг бид нар ашиглаад бас яг энэ иймэрхүү зураг гаргаж авч болно гэсэн үг. За эдгээр зургийг ашиглаад бүгдээрээ зураг бүтээж үзье гэдэг чинь тийм ээ. За тэгээ тэрэн дээр юу гэж бичсэн гэхээр prompt waves гэдэг тийм ээ. За surreal traditional Japanese textile гэдэг яг иймэрхүү юм гарч ирж байгаа шиг байна тийм ээ. За тэгэл энэ intricate, ornate, beautiful, colorful энэ гэж бахан юмнууд өгнүүд яг нь ийм зураг гаргаж өгч байна тийм ээ. Тэгэхээр дээр хүүгнүүд маш тодорхой үр дүнг ингэж тэднээс асууж байгаа учраас зураг нь бас яг тиймэрхүү гарч ин тийм ээ. Өмнөх зурнаас тэс онда бас харж байгаа хаа бид traditional Japanese гэдэг үгийг бол яг энэ ч оруулаагүй маа гэдэг чинь. За энэ бодвол яахтай нэг оруулаагүй энэ traditional Japanese гэдгийг хасцсан байлгүй дээ. За тэгэхээр бид бусдын одоо prompt-ыг ашиглаад өөрийнхөө зургийг бас бүтээж болох нэ гэдэг чинь. Ер нь яг тэр саяын тэр prompt руу оржоод тэр хүмүүс ингээд нэг зураг гаргаж авахтай ингээд ашигласан үгнүүд дээ шүү дээ. Тэр үгнүүдээс нэг үгнүүдийг аваад тийм ээ өөрийнхөө одоо стайл руу оруулаад ингээд яг нэг өөрийнхөө зургийг бас гаргаж авч болох нь тийм ээ. За тэгээ би яг энэ дээр нь бас сайн нөгөө нэг юу програм хөдөлж авснаа шүүлээ гэл баахан зургууд оруулж үзлээ. За тэгэл би юу гэж оруулж үзсэн гэхээр за эхлээд нэг Монгол нэг гоё Монгол охины за эхлээд морь зэр за зөндөө юм утсан за би танаас зүгээр ерөнхийдөө бас харуулчих. За энэ хичээлдээ Чингис хааны зургийг гаргаж өгөөс гэдгсэн чи иймэрхүү надад бол Чингистэй харилж төстэй биш энэ нарийн төстэй нэг хятадын хаадуудтай төстэй харагдаад байгаа. За тэгэл Монголын намат лайв гэсэн чинь нэг юм ядарсан зураг харагдчихэв. За энэ бол жоохон дэмий юм байна гэж бодсон. За бид нөгөө сүүлд говийн тухай зургууд оруулъя гэж бодоод яасан чинь ингээд тэмээнүүд нь яг энэ нэлээд гоё тэмээний зургууд гарч өгч илээ. За хамгийн гол нь тэмээ гэхээр манай Монголын хоёр бүхтэй тэмээ ерөөхдөө байдгүй энэ интернет дээр байхгүй болохоор энэ олж чадахгүй байгаа хгүй. Тэгээ хоёр бүхтэй тэмээ гэхээр бараг байхгүй. Тэгээ дандаа нэг бүхтэй тэмээнүүд гаргаж өгöd илээ. За тэгээ яг би нөгөө нэг юм аян маяхан дээр бол энэ зураг зүгээр юм уу гэж бодоод энийг ашиглаад энэ нөгөө ремикс хийсэн чинь иймэрхүү зураг гаргаж өгч байна. Гэхдээ яг энэ бол бас ингээ харахаар хоёр бүхтэй тэмээгээс ингээ ачицсан жоохон холоос аа. Тэгээ би ойрхоноос аяа гэд зүгээр ганцхан кемл гаргаад өгч гсэн чинь ингээд за энэ бол арай төстэй харагдаж байгаа байхгүй энэ тийм ээ. Энэ бол нэг бүхтэй олцохоор буруу болоод явна. Тэгээ дандаа нэг юм ачаатай зурнууд гаргаж өгöd илээ. За тэгээ энийг би дараа нь яасан чинь бас л ингээл нэг бүхтэй тэмээд чинс манай говь тамааг таарахгүй. За тэгэл ингээд хоёр бүхтэй гэхээр энэ хоёр дахь нь бас болж байгаа байхгүй тийм ээ. Энэ
энэ бол арай болж байна. Тэгээд надад ингээл дөнгөтэй баахан ачаа мачаатай зураг интернет дээр юу тэмээний зураг ховор юм байна гэж бодсон. За би тэгээ Монгол хорс гэд үтсэн чинь нэх олон юм баатар матар 80 юмтай зургийн гаргаж өгöd харна. Bear гэдэг юм одоо нүцгэн ямар ч юмгүй гэдгсэн чинь нэг иймэрхүү морины зураг гаргаж өгсөн. За тэгэд дахиад нэг зураг ингээд би нэг зураг апплод хийгээд ясан чинь нэг тэр нь болсонгүй. За би нэг дараагийн хичээлд яа гэж бодчихин. Зураг оруулаад тэрний шиг гэдэг оруулаад бас болох байх гэж би бодоод байгаа байхгүй. За тэгэд нөгөө түрүүний нөгөө нэг моринуудаас би энийг сонгоод ремикс хийсэн байхгүй. Тэгсэн чинь иймэрхүү энэ бол гоё морь байгаа ч цагаан энийг бол бас гоё юм зураг морин капталт модул гэсэн аяр маяхан дээр тавиул гоё. За дараа нь гоё Монгол охин гэсэн чинь ерөөхдөө нэг юм хятад охинуудын дүртэй энэ арай монголчин юм уу гэд энийн ремикс хийсэн чинь нэг иймэрхүү царайтай. Тэгтэл бас нэг хятад стилтэй болоод байгаас нэг маяхан нэг монгол охин бас гарахгүй байгаа дээ. За тэгэл энэ дээр нь би beautiful victory стилээр гэдэг тэрний дуурайсан чинь иймэрхүү гарч ирж байна. За зургийг болохоор энэ түрүүн бас тэр нөө юу харж аад энэ сайт энэ стайлуудыг харж аал тийм ээ эдрийг харж аал эдрээс таалагдсан нэг стайлыг аваад яасан. Ер нь бол яг энэ public domain гэж орж агаад одоо чинь хүүхдийн зургийг бол тийм ээ энэ shonen anime style гэх юм бол нэг иймэрхүү стилтэй юм гарч өгөх юм шиг байна тий. Жишээ нь одоо охтууд залуучуудын зургийг cartoon style гэдэг яхан бол бас нэг иймэрхүү маягаар гаргаж ирэх юм болов уу гэж би бодоод байна. Энэ comic book style байна тийм ээ. За ер нь бол ингээд энэ стайлуудаар энэ Mr. Mickey style гэдэг юм бол нэг ийм амар стайл гарч ирэх юм байна. За тэгээ all style гэж би яг нэг cartoon гэдэг төрөөр хайцсан байхгүй. Тэгэхээр ийм гарч ирж байгаа. Тэгээ cartoon мөртлөө domain public domain гэхээр бас иймэрхүү олон юмнууд гарч ирж байна. За тэгэл Google-ийн каналны олстой 80,000 стил байгаа байхгүй. Одоо энэ хүүхдүүдийн юу энэ unicorn маань зөв энэ бас Winnie Pooh-тэй. Гэхдээ Winnie Pooh чинь бас юу аха энэ public domain байж магадгүй юм байна. Сайн чи public domain гэж сонгоцсон шүү дээ, тэ. Тэгэхээр энэ минь төстэй бас юм хийвэл бас болох болоо гэж би бодож байна. Tom Jerry байна. Tom Jerry бол саяхны хэдний ширэг мэрэг бол болохгүй хаа гэдэг чинь саяхны юмнууд тийм ээ. Ер нь ихтэй public domain-тэй эдрээс стайлаар юмнуудаа хийвэл их зүгээр юм байна гэж би бодлоо. За тэгээд шөө бас би энэ чинь нөгөө нэг цэцэг зурдаг нэг хүн байхаар нь би нөгөө цэцгээ ингээд энэ Rennie Macintosh стайлаар гэдгсэн чинь эхлээд хараа дараа нь хаар биш өнгөтэй гэдгсэн чинь юм болгож өгч байна. За иймэрхүү цэцэгнүүд байна. Аян мянган дээр хийвэл бас зүгээр л юм тий. За нөгөө Монгол охиныхаа зургийг бас remix хийсэн. Энийг болохоор watercolor гэдгсэн ясан чинь нэг иймэрхүү юм гарч өгсөн. За энэ нь болохоор энэ Zen Tangle гэсэн нэг тийм стайлынхаа нь оруулсан чинь нэг юм болгочихж байна. За энэ нь болохоор Akira гэдэг нөгөө тэрний Японы стайл оруулсан чинь арай Япон стайл орж ороогүй. Ерөнхийдөө Монгол охины л юу гараад байгаа зү тэ бас арай болохгүй байна. За энэ дээр нь болохоор Elsa Besko гэх тэрний тэр стайлыг Орс ерөнхийдөө Орс болчихж байгаа юм Орс охин шиг тэ. За энэ болохоор нөгөө Ambossis Boss Chart гэдэг нэг юм юу зурдаг тэ цэцэг зурдаг хүн байсан шүү дээ. Тэрний стайлаар гэсэн чинь нэг юм зураг зурж өгчлээ. За тэгээ би бас яг энэ дээр нэг би ч нөгөө сар болгон ньюслетер бичдэг. Тэгээ тэрэн дээр би нэг юм өгүүлэг бас нөгөө чатаар ингэ орчуулж ингэж оруулдаг штэ. Тэгээ хабины зүгээр санаа бас энэ аюуд ажгүй санаа байгаа байхгүй ингээд чат ботоор ингээд гоё юу бичүүлээд ингээд Google-ийн каналны зохиол гаргачаад тэгээ тэргээрээ тэрнийхээ зургийг бас энэ чинь саяхан юун дээр оруулж аваад тэгээд энэгээр ном хийчих болж байгаа байхгүй би техник өгүүлбэрийг ингээд бичсэн байхгүй одоо ихтэй урдын цагт гэдэг энэ дээр байгаа. Студийн цагт уулзах өтгөн айн дунд орсон жижиг тасанд 16 настай Лили хэмээх охин амьдардаг байжээ. Тэрээр адлын явдал сэтгэлээ 90 оны ертөнцийн талаар ханшгүй сониуд зангаар алдартай байв гэдэг те одоо эхний өгүүлбэрийг би англиар орчуулад англиар байсныг одоо энэ л ингээ оруулсан байхгүй тэгсэн чи яг юу яаж вэ? Яг одоо тэр зохиолд нь таарсан тийм ээ ийм гой зураг гаргаад өчөж байгаа хгүй тэгэхээр бид нар энэ одоо энэ зураг бол яг болж байгаа хгүй эсвэл 16 настай охин одоо ингээд сониуч охин тосгонд амьдардаг гэл энэ зургийг аруулал хажуудлан тэрийг бичээл тэгэл яг нь гой ном бол хийчих болж байгаа хгүй за одоо тэг хоёр дахь юуг нь өгүүлбэрийн хэдүүлээ ороо бичээд үзье тэгэхээр ямар шүү Лили одоо тийм ээ байгальд их дуртай мөртэй гэл нэг иймэрхүү юм байна тийм ээ за энэний хэдүүлээ цогтой хийгээд үзье тэгээ Өдөх маань за энэ тэ. За.
Image нэгчээ prompt гэчээд за одоо ингээ харъя. Тэр эхний хоёр одоо энэ хоёр төгөл нэг жижиг параграф байгаа хгүй. Тэгэхээр энэ параграф зориулаад одоо ямар зураг гаргаж өгч. Надад бол энэс энэ зургийг авчиж болж байна тий. Эсвэл аль нь ч болж байна тий. Тэгээд аюу гоё энэ зурнуудаа нийлүүлээд гоё хүүхдийн ном хийгээд гоё заруул бас аюу гоё ягааз. За 35% тань. За 45% болж ирж байна. За энэ нь болохоор ой дотор маш их цагийг өнгөрөөдөг энэ охин гэсэн юм байгааз. За тэгээд Russell болцсон баг та. Болцсон юм тий. За ийм зураг гарч иж байна. Гэхдээ энэ нөхөөс арай өөр. За ийм зураг нь бол болж байна. Ерөнхийдөө нэг өнгөө дагаал авчмаар юм байна тий. За эсвэл одоо энийг дарж аваад хэдүүлээ remix хийчих болно шүү дээ. Энд чинь 3 дахь зураг юм тийм ээ. За энэ хоёр дахь нэг энэ өгүүлбэр нь яг юу гэсэн өгүүлбэр байсан гэхээр яг лилээ өргөж байгальтай гүн үнцгийн холбоотой байдгаа мэдэрсэн тэр маш олон цагийн ойдуудаар тэмүүлж шуудын жиргээ салхины навч шуугыг сонсдог байв. Тэрээр байгалийн ертөнцөөс олонгоо үзэсгэлэнгээ зурж дэвтэртэй цэцэг модамтын нарийн төвтэй зургуудаа дүүг өвтөртэй байлаа гэсэн юм байсан байна. За энэ дээр бол иймэрхүү зураг гаргаж өгч чинь. За яг энийг айл нэг нь аваад тийм ээ номд оруулчих бас болж байгаа. За энтэй адилхан гэдгсэн чинь нэг иймэрхүү юм гаргаж өгч байна. Гэх мэтлэнгээр яг нь бид нар энэ мижорныг ашиглаад нэчнэн ч ном хийж болж байна. Өшөө тэгээ гоё фэйсбુક юм уу дээр энэ юу ч хийж болно тийм ээ. Айгу гоё зурнуудыг энэ ч бид нар гаргаж болж байна. За ингээд энэ хичээлийг дуусгая. Баярлалаа. Баяртай.